Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Хэдүүлээ Педиригийн шүүх хурлын part 4 рүү ороход бэлэн болсон байна. За цаг алдалгүй үзэж байгаа бас subscribe дарж хонхоо идэвхжүүлсэн бүх сонсогчдоо баярлалаа. За тэгэхээр шүүх хурлын сүүлийн хэдэн өдрүүдийн мэдээллийн гол хэсгүүдийг та бүхэндээ өнөөдөр хүргэх болно. Нэлээд олон асуудлууд бас хөгдөж яригдсан. Шон Компсийн өмгөөллийн тал бол шүүх хурлыг албаар сунжруулж шүүхийн ажиллагааг хүчингү болгохыг оролдож гин гэж прокурорын тал буруутгаж байгаа. За нэгдүгээрт бол Кассигийн мэдүүлгүүд маш хүчтэй байгаа учраас тэр бүхнийг бол хүчингү болгохын тулд хоёрдугаарт бол ер нь төрөх төгссөн хүнд уг нь бол ингээд айлч тал байлаа гэсэн арай одоо инэрэнгүү хандах ёстой бол харагдаж байгаа. За Касси бол 4 өдрийн турш маш хүнд хэцүү. За тэгээд илэн далангуу бас хинт ч одоо ярахыг хүсэхээргүй тийм ичгүүртэй сэдвүүдээр мэдүүлэг өгчээсэн ч гэсэн ихэнхдээ одоо маш тийм тайван байхыг хичээж сэтгэл хөдлөлөө дарж зарим үед одоо тэсэлгүй нүлмэс туслуулж исэн. За сүүлийн өдрүүдийн гэрчийн мэдүүлэг ер нь бол бас л ноцтой нэлээд тийм эвгүй деталь ихтэй байсан. За Кассигийн нөхөр Алекс шүүх хурлын үеэр эхнэр нь одоо хүчндүүлсэн тухай асуултанд хариулж авах үеэр танхимыг орхиод гарч явсан. За энэ яг ямар асуудал яригдсан бэ гэхээр 2018 онд Шон Компс Кассигийн гэрт нь явж очиод хүчинцэн гэсэн асуудлыг Касси бол сөхөж ярьсан. За мэдээж ярахад хэцүү зүйл байсан. Шон Компсийн өмгөөллийн баг бол Кассигийн ярьсан тэр хүчингийн асуудлыг цаг хугацааны хувьд зөрүүтэй бас эргэлзээтэй гэж үзэжсэн. Анх болохоор 2018 оны 9 сард гэж хэлжсэн бол дараа нь 8 сард гэж өөрчилсөн гэж шүмжилсэн байна. Яг тухайн хүчин болж байгаа үеэр Алекс болохоор түн рүү FaceTime дуудлага хийж Касси тэр үед бол утсаа аваагүй. За тэгээд дараа нь нөхөртөө тайлбарлаад Шон Компс намайг ингээд хүчинцэн гэж хэлсэн нь бүх зүйлийг зохиомл юм шиг харагдуулж гэж одоо өмгөөллийн баг шүмжилсэн байна. За тэгээд Алекс энэ ярьсан зүйл нь үнэн эсэхтэр бас гэрчийн мэдүүлэг өгөхөөр уг нь ярьсан байсан. За тэр үеийг Касси дурдж ярихдаа Алекс намайг хүчндүүлснийг сонсоод хан руу одоо маш хүчтэй зогсоон гэж хэлсэн. За Шон Компс Кассиг freak offs гэх мансуурсан тийм урт хугацааны бэлгийн харилцаанд оролцуулах үеэр бол зодж ийсэн үү гэж прокурор Эмили Джонсон асуухад тэр бол тийм гэж хариулсан. За дараа нь өмгөөллийн тал түүнийг одоо мөнгөний төлөө ингэж мэдүүлж гин гэж ойлгуулахыг оролдож Шон Компсийн иргэний шүүхийн нөхөн төлбөр болгож өгсөн 20 сая долларын талаар ахаад одоо сөхөгдөж яригдсан байгаа. Та тэр үеийн freak offs оролцсон тэр бүх асуудлыг алга болгохын тулд 20 сая доллароо буцаах байсан уу гэж бол асуусан. За өөрөөр хэлэх юм бол ингээд тэр үеийн бүхий л одоо муу муухай дурсамжууд чинь алга болно гэх юм бол мөнгийг буцааж өгөх байсан уу гэж асуусан чинь би тэр мөнгийг буцааж өгнө. Би өөрийн бие даасан байдал эрх чөлөөгөө буцааж авах байсан. Тэдгээрийг буцааж авахын тулд би ингэтлээ тэмцэх шаардлагагүй байх байсан гэж хариулсан. За энэ өдрүүдэд яригдсан бас нэг чухал асуудал нь Шон Компс Нью-Йорк дахь зочид буудлаас 2024 онд баривчлагдах үеийн тухай байсан. За тэр үеэр бол буудалсан өрөөг нь нэгжих үйл ажиллагааг удирдах гэсэн холбооны 2 мөрдөгч шүүх хуралд ирж мэдүүлэг өгсөн байгаа. За өрөөнөөс нь болохоор $9,000 бэлнээр за бас кетамин, MDMA зэрэг мансууруулах бодис болон Кассигийн хэлсэн одоо нөгөө freak offs-ийн үеэр хэрэглэгддэг эд зүйлс бол тухайн өрөөнөөс нь олдсон гэж бол мэдүүлсэн. Бас шүүх танхимд Danity Kane гэдэг хамтлагийн дуучин байсан Don Richard гэдэг эмэгтэй бол мэдүүлэг өгөхөөр болсон. За энэ хүнийг бол прокурорууд дуудаж мэдүүлэг өгүүлэхээр болсон юм байна. Тэр бол Шон Компс Касси руу халтжах үеийг өөрийн нүдээр одоо харсан гэж мэдүүлсэн байгаа. За сүүлийн хэдэн өдрүүдийн шүүх хурал нэлээд тийм замбраагүй болсон талаар хэвлэлүүд онцолж дурдсан байсан. Өмгөөллийн талынхан ер нь бол ингээд бүр энэ тэндээс замбраагүй асуултууд асууж ерөөсөө нэг сэдв дээр ингээд төвлөрч чадахгүй цаг хугацааны ямар ч тийм дараалалгүй Кассиг байтугай одоо бусад шүүхийн танхимд ирсэн байгаа хүмүүсийг ч гэсэн нэлээд тийм залхаасан байдал руу шилжсэн талаар бол дурдсан билээ. За өнөөдөр би та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл ч гэсэн одоо нэг мэдээллээс нөгөө мэдээлэл рүү шууд өсөрсөн маягийн тийм бас санагдчихж магадгүй. За тэгэхээр өнөөдрийн дугаараар Кассигийн cross examination буюу одоо Педиригийн өмгөөллийн татаас асуулт асууж мэдүүлэг авсан талаар яригдах болно. За Кассигийн хувьд бол 3 болон 4 дахь өдрөө дараалан гэрчийн суудалд сууж байгаа өдөр байгаа. Шон Компсийн өмгөөлөгч Анна Эстева Кассиг байцаах үйл явц 2 өдрийн турш үргэлжилсэн. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд
энэ 2 өдрийн cross examination-ыг нэгтгээд хүргэнэ. За прокурорын зүгээс бол Америкийн цагаар 5 сарын 16-нд буюу Баасан гарагт багтаж мэдүүлгээ өгч дуусгах ёстой гэдгийг сануулж хэлсэн. За биеийн байдлаас нь болж ийм зүйл яригдсныг та бүхэн бол мэдж байгаа. За тэгэхээр Cassie 3 дахь өдрөө бол цайвар өнгийн цамц, хар өнгийн хүрэмтэй, харин Sean Combs цайвар өмд, цайвар цамц бас ноосом цамц гадуур нь өмсөж ирсэн байдалтай. За гэрийнх нь бас ирж танхимын арын суудалд сууж байгаа байдалтай байсан. За тэгэхээр шууд асуулт хариултын хэсэг рүү орцгоё. Та бүхэнд болж өгвөл нэлээд ойлгомжтой байдлаар би ярихыг хичээх болно. За тэдний хоорондын харилцан бичсэн мессежүүдийг гаргаж ирж байгаад асуултуудыг бол асууж исэн. Та болон Sean Combs 11 жилийн турш хайр сэтгэлийн харилцаатай байсан гэдэг нь үнэн үү гэж асуухад тийм гэж Cassie хариулсан. За Cassie Sean Combs-ыг хайрладаг байсан, тэр ч мөн түүнийг хайрладаг гэж итгэдэг байсан тухайгаа гэрчилсэн. Бие биедээ хайртай гэх утгатай олон зурвас илгээдэг байсан тухайгаа хэлсэн. Та түүнийг хайрлах болсон шалтгаан юу байсан бэ гэж асуухад сүүлийн үед энэ талаар бодоогүй юм байна. Харилцааны ихэнх үед Sean Combs маш ээлдэг халамжтай байсан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Би айцтай байсан. Гэхдээ түүнтэй хамт цаг хугацааг өнгөрүүлж таних мэдэх тусам жинхэнэ зан чанарууд нь ил гарч эхэлсэн гэж ярьсан. 2009 оны 8 сарын 1 мессежээр Sean Combs өөрийнх нь сүүлчийн жиргэг Cassie хараарай гэж бичсэн байсан. Тэгсэн чинь Cassie хариуд нь бурхан минь pop би хариу бичиж болох юм уу? Найз залуугийнхаа талаар ямар нэг зүйл бичиж болох уу гэсэн байсан. За тухайн үед бол Cassie харилцаагаа олон нийтэд зарлахыг тэсийн адан хүлээж исэн гэж энэ мессежээ бол тайлбарласан. 2010 оны 4 сарын 4-нд Cassie би чамайг маш их хайрладаг. Энэ хайр миний амьдралыг бүхэлд нь эзэлжээ гэж Sean Combs руу бичсэн байсан. Sean Combs-ийн өмгөөллийн зүгээс прокуроруудын мэдэгдэж байгаа шиг Cassie бэлгийн мөлчлөгт өртөөгүй, харин ч Sean Combs-ийн swinger lifestyle-д сайн дураараа оролцдог хамтрагч нь байсан гэж мэдэгдсэн. За харин Cassie болохоор freak offs-д сайн дураараа оролцох гэх мэдэгдэлд эсэргүүцэл илэрхийлсэн. Та түүнийг баярлуулахын тулд freak offs хийхийг хүссэн гэж хэлсэн гэж Анна хэлэхэд үгүй гэж Cassie хариулаад энэ бол зүгээр нэг тийм зүйл биш, илүү олон зүйл ард нь байсан гэж хэлсэн. За энэний дараа бол өмгөөлөгч 2009 оны 8 сарын 5-ны зурвасыг дурдсан. За тэрэн дээр нь Cassie би үргэлж freak offs хийхэд бэлэн байдгаа гэж бичсэн байсан. За 2009 оны 12 дугаар сард болохоор Sean Combs руу хандсан Cassie-гийн нэлээд тийм өөр өнгө аястай мессеж бол гарч ирсэн. Би өмнө нь freak offs-ыг ямар ч асуудалгүйгээр зүгээр л зөв зүйл юм шиг, тэр зүйл миний дараагийн алхам юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо би зүгээр чиний хүсэл тачааллыг гүйцээдэг найз охин л болоод дуусахгүй гэж айж байна. Үүнээс цааш юу ч байхгүй юм шиг санагдаж байна гэж бичсэн байсан. За энэхүү мессежийг нь харуулад тухайн үед та өөрийгөө түүний хүсэл тачааллыг гүйцээдэг нэгэн юм шиг хандж байгаад нь санаа зовж ирсэн үү гэж асуусан чинь тийм ээ санаа зовж ирсэн гэж Cassie хариулсан. Тэгвэл эдгээр freak off гэх үйлдэлүүд таны харилцааны гол хэсэг байсан уу гэж асуухад харилцааны ихэнх үед л энэ маш чухал хэсэг байсан гэж Cassie хариулсан. Тэгээ та харилцаагаа гүн гүнзгий болгохыг хүснэ үү гэж асуухад тийм ээ гэж хариулсан. Cassie-гийн хэлснээр бид ердөө ганцхан 7 хоногийг л хамтдаа өнгөрүүлсэн ч энэ нь миний хувьд хамгийн сайхан бас хамгийн муухай дурсамж байсан гэж ярьсан. За тэгээ 2007 онд Sean Combs руу бичсэн мессежэндээ чи намайг зөв хүн биш юм шиг мэдрүүлж байгаад чинь би гунигтай, бухимдалтай, гомдолтой байна гэж бичсэн байсан. За Cassie бол энэ зурвасыг бараг 20 жилийн өмнө биччихсэн зүйл учраас одоо ингээд эргээд харахад бол нэлээд тийм инээд хүрмээр санагдаж байна. Бараг л би ингээд өөрийнхөө өдрийн тэмдэглэлээ уншиж байгаа юм шиг санагдаж байна гэж өөрөө ярьсан. За тэгсэн чинь өмгөөлөгч түүнээс энэ зурвас нь хамтдаа гэрэл гэгээтэй ирээдүг төсөөлж ирсний илрэл мөн үү гэж асуухад Cassie тийм гэж хариулсан. За тэгээ өмгөөлийн талаас Cassie 2023 онд Sean Combs-ийн эсрэг иргэний хэрэг үүсгэсэнтэй холбоотой үр дагаврын талаар асуусан. Таны шүүхийн нэхэмжлэл олон нийтэд ил болох үеэр та түүний карьер сүрхийг ойлгож ирсэн үү гэж асуухад тийм ээ ойлгож ирсэн гэж хариулсан. За тэгээ өмгөөллийн баг 2012 оны 7 сард бичигдсэн бас нэг мессежийг гаргаж ирж энүүгээр бас нэг өөрсдийгөө зөвтгөх байгаа юм шиг өөрсдийнхөө талд оноо авах гэж байгаа юм шиг зүйлийг ярьсан. Надад хамгийн их таалагддаг үе бол бид freak offs хийснийхээ дараа бие биедээ хайртай гэдгээ мэдрүүлдэг үе байдгаа гэж Combs бичсэн байсан. За тэгсэн чинь хариуд нь Cassie бид бие биедээ хайртай гэдгээ мэдрүүлэх мөч надад ч бас таалагддаг гэж хариулсан. За өмгөөлөгч бол энэ мессежээр дамжуулж Cassie өмнө нь хэлсэн шигээ ингээд хүчээр биш харин өөрөө илүү итэвхтэй хамтрагч байсан байж магадгүй гэдгийг харуулахыг зорж байгаа. Та хоёр freak offs-ийн дараа бие биедээ хайртайгаа илэрхийлдэг байсан уу гэж асуухад тийм ээ гэж Cassie хариулсан. Та түүнд freak offs таалагддаг гэж хэлсэн үү гэхэд
Түүнтэй бол тийм ээ гэж Cassie хариулсан. Cassie өмнө нь мэдүүлэхдээ Sean Combs бол түүнийг хянах нэг арга нь Cassie-гийн одоо гадаад төрөх байсан хумсны будагны өнгө, хувцлалт, за ус засалт, мөн хаана одоо piercing ч юм уу тиймэрхүү зүйл хийлгэхээр бол тэрийг хаана хийлгэх үү зэргийг зааварчилдаг байсан гэдгийг нь бол хэлсэн. За тэгээ энэ дээр нь дөрвөлөөд өмгөөлөгчд бол Sean Combs 1998 онд Sean John гэдэг эрэгтэй хувцсны брендийг байгуулсан. Загварын чиг хандлагад нөлөөлдөг нэгэн гэдгийг харуулахыг зорьсон тийм байцаалт хийсэн байгаа. Таны бодлоор Sean Combs загварын талаар сайн мэдлэгтэй хүн үү гэж асуухад би тэгж боддгоо гэж Cassie хариулсан. Тэр загварын ертөнцид нөлөөтэй гэдгээрээ танигдсан уу гэж асуухад тийм гэж Cassie хариулаад би түүнийг олон 10 жилийн турш загварын чиг хандлагад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж боддог. Заримдаа надад хэрэггүй байсан ч гэсэн загварын талаар мэдээлэл өгдөг байсан гэж нэмж хэлсэн. За үүнээс гадна өмгөөллийн тал бол Sean Combs-ийн мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой Cassie-гаас бол байцаалт авсан. Өмнөх мэдүүлгүүдээр бол Cassie тэдний одоо харилцааны үеэр Sean Combs-ийн мансууруулах бодисыг хэмжээгээр хэрэгжилж ийснийг харсан гэж бол мэдүүлж исэн. Зарим үед бол хоёулаа мансууруулах бодис ялангуяа одоо опиоидд донтсон байсныг хэлсэн. Тэдгээр бодисын үйлчилгээ нь гарч ах үеэрээ Sean Combs бол маш тийм уур уцаартай нэгэн болдог байсан юм байна. Cassie-гийн өмнөх одоо мэдүүлгүүдэд нь дурдгдсан хүчирхийлэл нь түүний донтолттой холбоотой байж болцсошгүй гэж өмгөөллийн баг тайлбарласан. Та түүнийг донтогч байсан гэж хэлэх үү гэж асуухад би түүнийг донтогч байсан гэж хэлнэ гэж Cassie хариулсан. За тэр юунд донтсон байсан бэ гэхэд амжилтанд гэж Cassie одоо тийм хошин маягаар хариулж шүүх танхимд бол бага хэмжээний хүмүүсийг инээлгэж чадсан. За тэгээд дараа нь болохоор Sean Combs олон жилийн турш бол янз бүрийн бодисд донтож байсан гэж мэдүүлсэн. За ингээ энэ асуудал яригадаад өдрийн хоолны завсарлага болсон. За завсарлага болохоос өмнө бол ерөнхий шүүгч Arun Subramanian өмгөөллийн талаас Cassie-г баасан гаригийн үдээс өмнө багтааж байцаалтаа дуусгах ёстойг тодорхой одоо сануулж хэлсэн байгаа. Танд нэг өдөр хагасын хугацаа байна. Бид баасан гаригийн өдрийн хоолны завсарлагаанаас өмнө дууссан байх ёстой гэж ерөнхий шүүгч бол мэдэгдсэн байгаа. За үүнээс гадна ерөнхий шүүгч болохоор Cassie-г өмгөөллийн асуултуудтай тэмцэлдэж байгаа гэрч бишээ гэж тодорхойлоод өмгөөллийн талыг бол байцаалтаа маш товч цэгцтэй явуулахыг зөвлөсөн. Та бүхэн ч гэсэн сая сонссон бах нэг сэдвээс нөгөө сэдв рүү гинт үсрээд ингээд яваад байгаа болохоор тэр бүгд нь бол одоо бусад хүмүүст ч юм уу те Cassie ч юм уу эсвэл шүүхтэр очисон байгаа хүмүүст бол маш тийм эмх замраагүй санагдчихсан. Өнөөдрийн өмгөөллийн талын гол стратеги нь болохоор Cassie болон Sean Combs нарын хоорондоо бичсэн мессежүүдийг нь танилцуулаад за Cassie freak offs гэх бэлгийн үйлдэлүүдэд өөрөө ингээд дуртай, итгэвтэй сайн дураараа оролцдог байсан гэдгийг харуулах оролдлого байсан. За энэ нь болохоор Sean Combs бэлгийн мүлчлэг үйлдээгүй гэх тайлбарыг нь батлах тийм зорилготой байсан. За ингээд өдрийн завсарлагааны дараа өмгөөллийн багийн гишүүн болох Anna Estavo байцаалтаа үргэлжлүүлж илүү олон одоо мессежүүдийг харуулсан. За нэг мессеж дээр нь болохоор freak offs яг болохоос өмнө Cassie Combs руу мессеж бичээд чамайг гайхшруулах ямар нэг зүйл хайхаар sex shop руу явж гинэ гэж бичсэн байсан. За энэхүү байцаалтын үеэр болохоор Cassie Sean Combs-ийн одоо 4 хүүхдийн ээж Kimд ер нь бол баг зэрэг атаархдаг, ер нь бол жоохон харддаг байсан гэдгийг бол өөрөө хүлээн зөвшөөрсөн. Бас урд нь үерхжсэн нэг эмэгтэйтэйгээ харилцаагаа таслаагүй байсныг нь олж мэдээд ууралж исэн гэж ярьсан. Тэр өөр эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрөөх нь маргаан үүсгдэг байсан уу гэж өмгөөлөгч асуухад тэмээ гэж Cassie хариулсан. Ноён Sean Combs таныг өөрт нь үнэнч биш байж магадгүй гэж сэжиглдэг байсан уу гэж асуухад тийм гэж хариулаад тэр намайг сэжиглэж хардаж эхлэхэд баг зэрэг айдас төрдөг байсан гэж нэмж дурдсан. За өмгөөллийн тал бол урд нь Cassie болон Sean Combs нарын харилцан одоо хууралт, атаархал, хардалт, хүчирхийлэлтэй байсан гэж бол мэдгдсэн. За Cassie-гийн бичсэн бас нэг мессеж дээр нь чи намайг зүгээр л нэг нууц амраг шиг байлгаж байгаа чинь намайг маш их шаналгаж байна. Би өвөр гэж бодсон юмсан гэж Cassie бичсэн байсан. Та жинхэнэ найз охин биш гэдгээ мэдэх үед сэтгэл гонсойж гомдсон уу гэж асуухад тийм ээ энэ мэдрэмж бүх тохиолдолд байгаагүй ч тодорхой нөхцөлд би харддаг байсан гэж хэлсэн. Хэрвээ таныг өөр эрэгтэйтэй харилцаатай байна гэж мэдвэл тэр хардаж уурладаг байсан уу гэж асуухад олон удаа тийм байсан гэж Cassie хариулсан. Cassie урд нь мэдүүлэхдээ Sean Combs түүний гар утсыг нь шалгаж үзээд rapper Kid Cudi-тэй уулзж байгаа гэдгийг нь мэдчихэд түүн рүү дайрсан гэж бол хэлсэн байдаг. Ноён Sean Combs таныг араарч нь тавьж хуурч исэн учраас та Kid Cudi-тэй харилцаанд орох нь зөв юм шиг санагдсан уу гэж өмгөөлөгч асуусан. Тэгэж мэдэрсэн байж магадгүй мэдэхгүй юм а гэж Cassie хариулсан. Тэр Sean Combs-тэй хууралт болон араар тавилтын талаар мессежээр бол байнга маргалддаг байсан. Тэр үед нь бол Sean Combs байнга
Kid Cudi-г одоо дурдж ярьдаг байсан гэж шүүхэд мэдүүлсэн. Cassie 2015 онд Өмнөд Африкт Honey 3 Dare to Dance гэд киноны зураг авалтанд оролцож байх үеэрээ Sean Combs хуучин найз бүсгүйтэйгээ эргэж нээснийг нь мэдээд үнэхээр маш их ууралсан гэдгээ хэлсэн. За тиймээс тухайн үед бол Cassie жүжигчин Michael B. Jordan-тай харилцаагаа эхлүүлсэн. Өмгөөллийн талаас Cassie-г одоо Sean Combs түүний найзыг балконоос одоо унжуулад дарамтлаж байгаа явдлыг нүдэрээ харсан эсэхэд эргэлдэж байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар бол Cassie урд нь мэдүүлж исэн. Та энэ талаар бүр дараа нь мэдсэн бидтэй гэж өмгөөлөгч асуухад би харсан л бол харсан гэж Cassie хариулсан. За бас өмгөөллийн зүгээс Sean Combs өөрөө Cassie-гийн хар тамхины хэрэглээнд нь санаа зовдөг байсан тохиолдлуудыг тодруулахыг бол оролцсон. Тэр таныг хар тамхи хэрэглэхэ болохыг хүсдэг байсан бидтэй гэж асуухад намайг бусадтай хар тамхи хэрэглэхэ болохыг хүсдэг байсан гэж Cassie хариулсан. За энэ мэтчлэн сэдвээсээ хит их хазайж эмх замбраагүй болсон явдалтай тухайн одоо өмгөөлөгч өөрөө хүртэл би бүр эмх замбраагаа алдсан байна гэж өөрөө ярьсан. За ингээд үүний дараа бас л нөгөө 2016 оны 3 сард зочид буудалд олсон зодооны асуудлыг сөхөж ярьсан. За энэ явдал бол The Perfect Match гэдэг киноны нээлтийн одоо өмнөх өдрүүдэд болсон асуудал байгаа. За тухайн Intercontinental зочид буудалд болсон Freak Off-ийн үеэр Sean Combs болон Cassie муу чанарын мансууруулах бодис хэрэгэлсэн байж болзошгүй болохоор хүчирхийлэл үүссэн гэх таамаглалыг бол өмгөөллийн тал төвшүүлсэн. Та болон ноён Sean Combs-ийн тэр өдөр хэрэгэлсэн мансууруулах бодисууд нь муу MDMA байсан бидтэй гэж өмгөөлөгч бол асуухад би мэдэхгүй байна гэж Cassie хариулсан. За ингээд дараагийн өдөр рүү хэдүүлээ шилжээ. Cassie бол Sean Combs-ийн эсрэг хэрэгт 4 дахь өдрөө дараалан гэрчийн судалт гарч одоо байцаалтаа үргэлжлүүлсэн байгаа. Прокурорууд болохоор өмгөөллийн тал санаатаагаар байцаалтыг сунгаж гэрч амарчих үед бол шүүх хурал хүчингүй болох эрсдэл үүсгэхийг зорж гин гэж буруутгасан. За харин өмгөөллийн тал болохоор гэрчийг одоо бүрийн хэмжээнд байцаах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. За мэдүүлэг бол өнгөрсөн өдрийнх нь зогссон газраасаа үргэлжлүүлээд нөгөө зочид буудалд болсон Perfect Match киноны нээлтийн өмнөх Freak Offs үйл явдлын үеэр Cassie одоо буудлаас зугтах үеийн тухай байсан. За тэгээд тухайн үйл явдлыг Cassie би түүнийг мансуурсан байсан гэж бодож гин гэж тодорхойлсон. Тэгээд дараа нь Sean Combs-д бичсэн мессежтэй чи мансууруулах бодис хэрэгэлсэн үедээ надад хүч үзүүлж их мэдлээ харуулах гэж оролддог. Би чиний хүүхэлдэй биш гэж бичсэн байсан. За энэ дээр нь болохоор өмгөөллийн тал Sean Combs хар тамхины нөлөөнд автаж хүчирхийлэл үйлдсэн болохоос ш Cassie-г хүчээр бэлгийн харилцаанд оруулах гэсэн үйлдэл байгаагүй гэж маргаж байгаа юм. За энэний дараа бол Cassie 2006 оны 8 сард болсон нэг явдлын талаар гэрчилж ярьсан. Миний 30 насны төрсөн өдрийн өмнө байсан бах. Би өөр нэг хүнтэй уулздаг байсан. Тэр яаж мэдсэн нь тодорхойгүй. Бид машинд хамт явж байхад тэр миний утсыг авч зүхтаасан гэж хэлсэн. За тэгээд Cassie болохоор гар утасгүй гэртээ буцаж очсны дараа Cassie-гийн ээж нь цагдаад дуудлага өгсөн юм байна. За тухайн уулзж байсан хүн нь болохоор NFL-ийн тоглогч байсан. Sean Combs энэ талаар яаж мэдсэнийг ерөөсөө мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр таныг өөр хүнтэй уулзж байгааг мэдчих юм бол уурлаж харддаг байсан уу гэж асуухад би өөр хин нэгэнтэй байх үед үүнийг хууралт гэж нэрлэхсгээ мэдэхгүй байна. Энэ бол зүгээр нэг нэр томьёоны асуудал. Бид гэрлээгүй байсан шүү дээ гэж Cassie хэлсэн. За өмгөөллийн зүгээс тэдний харилцаанд үүсчихсэн үнэнч бус байдал за мөн харталтын тохиолдлуудыг бас онцолсон. Таныг Chris Brown-тай бүжиглсэн гэж хардчихсан тохиолдлыг та сандгүй гэж өмгөөлөгч асуухад тэр үед Sean ууралж ирснийг санаж байгаач би өөрөө бол Chris Brown-тай бүжиглээгүй гэж ярьсан. За тэгж байжгаад шүүх танхимд бол 2014 оны 3 сард Atlantic City-д болсон Cassie болон Sugit гэд нэртэй эрэгтэй хооронд болсон нэлээд тийм ширүүн ярианы аудио бичлэгийг тоглуулсан байгаа. За тухайн эрэгтэй болохоор Cassie-гийн оролцсон Freak Off-ийн үеэр одоо бичигдсэн тийм маш тийм тод бичлэгийг нь бол үтсэн гэдгийг хэлсэн юм байна. За энэхүү аудио дээр болохоор Cassie нэлээд их тийм хараал хэлсэн, маш их ууралсан, орилсон тийм аудио байсан. За тэрэн дээр нь болохоор Cassie маш их дуугаа өндөрсгөж чи тэр бичлэгийг үзсэн үү? Яагаад надад үзүүлээгүй юм бэ гэж асуусан чинь нөгөө хүн нь болохоор яагаад гэвэл би боловсон хүн болохоор гэж нөгөө эрэгтэй нь бол хариулж байсан. За тэгсэн чинь Cassie чи энийг надаас нуусан уу? Энэ бол миний хувийн амьдрал шүү. Хэрвээ чи надад үзүүлэхгүй бол би чамайг ална. Яг одоо үзүүл. Чамд одоо байгаа юм бол үзүүл. Үгүй бол би чамайг ална. Тэр бичлэгийг үзтлээ би энэ өрөөнөөс гарахгүй. Чи намайг тоглоом болгож гин тийм болохоор би чамайг ална гэж дундуур нь бол нэлээд тийм хараалтай, маш тийм ууртай ярьсан байсан. За үүнээс гадна бол Cassie
нэг удаа Freak-Offs-т орж явах үеэр нь нэг эрэгтэй биеийн үнэлэгч гар утсаараа бичлэг хийжсэн байж магадгүй гэд санаа зовж байгаа талаараа бол ярьсан. Би түүнтэй нэг өрөөнд байсан. Дараа нь гар утас гаргаж ирж ирснийг нь бол анзаарсан. Тэгээ тэр талаараа Шонд хэлсэн. Шон Компс болохоор би түүнийг зохицуулна гэж Кассид хэлсэн байна. За мөн Freak-Offs-т оролцдог байсан зарим биеийн үнэлэгчид өөрсдийн үзүүлдэг үйлчлэгээнийхээ талаар гардаг реалити шоунд оролцож исэн байж болзошгүй талаар санаан зовж исэн гэдгээ бол Касси хэлсэн. За Кассигийн хувьд бол 2022 оноос хойш опиоидын донтолтыг эмчлэхэд хэрэгэлдэг Suboxone гэдэг эмийг хэрэглэж байгаа тухайга мэдүүлсэн. 2023 онд Аризонад 45 хоногийн турш бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тийм хөтөлбөрт хамрагдчихсэн юм байна. За Кассигийн бичсэн бас нэг мессежийг харуулсан. За тухайн мессеж дээр нь болохоор Freak Off with a Girl гэж бичсэн байсан. За Freak-Offs-ыг эмэгтэй хүнтэй бас хийх үү гэсэн тийм утгаар бол бичсэн. За Шон Компс бол хариуд нь бичгтээ яагаад тийм зүйл хийхийг хүсэж байна гэж асуусан байсан. Та өөр эмэгтэйтэй Freak-Offs хийхийг санал болгосон уу гэж өмгөөлөгч асуухад бичсэн байгаа зүйл нь бол тийм байна гэж Касси энгийн байдлаар хариулсан. За өмгөөлөгч болохоор энэ харилцаа нь Шон Компс, Касси хоёрын харилцааг сайхан болгох тухай өмнөх ярианы үргэлжлэл байсан гэж тайлбарласан. За шүүх хурал дээр бол Шон Компсыг хоёр туйлд сэтгцэн эмгэгтэй байж магадгүй гэсэн асуудал сөхөгдсөн. За Шон Компс 2009 онд Playboy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа би сэтгэл зүйн эмчилгээг дэмждэг. Зарим хүмүүс намайг хоёр туйлд сэтгцэн эмгэгтэй гэж хэлдэг. Гэхдээ би тийм биш. Зүгээр л маш огцом сэтгэл хөдлөлтэй хүн гэж хэлсэн байдаг. Кассигийн нөхөр Алекс гэрчээ мэдүүлэг бүрийн үеэр бол шүүх танхимд сууж исэн ч хүчингийн талаарх хэсэгт асуулт асууж эхлэх үед бол танхимаас гарсан. За өмгөөлөгчд бол түүнийг гэрчээр дуудана гэж анханасаа бол мэдэгдэжсэн. Хүчингийн асуудлыг тойрсон хилцүүлэг өмгөөллийн талын эргэлзээ төрүүлэх төр оролдлогууд бол тангарахтны шүүгчдийн сонирхлыг нь ихээхэн татчихсан. За Кассигийн сөрөг байцаалт буюу cross examination 2012 оны нэг мессежээр өндөрлсөн байгаа. За тухайн мессеж дээр нь Шон Компс түүнээс сүүлийн удаа Freak-Offs хиймээр байна уу гэж асуусан. За Касси хариуд нь надад бол энэ бүхэн амьдралын минь хамгийн анхны Freak-Offs юм шиг санагдаж байна. Бүхий л амьдралынхаа турш ингэхийг хүсэж гин гэж бичсэн байсан. За энэ үеэр бол прокурор Emily Johnson энэ хүн мессежийг өөрсдийн байцаалтын үеэрээ харуулж исэн. За тухайн мессеж нь болохоор Касси Freak-Offs-уудын талаарх тэр сэтгэл нь хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулсан маш тийм урт зурвасны нэг хэсэг байсан гэдгийг бол дурдсан. Ер нь бол ингээд мессежийг бүхэлд нь харуулах биш. Өмгөөллийн тал ингээд тастаж харуулж байгаа нь угаасаа шударга биш. За ийм маягаар бол өмгөөллийн баг дахиад ингээд Кассиг өөрөө ингээд хүсдэг байсан. Өөрөө энэ хэм маягт сайн дураараа бүр дуртай юм хамтрагч байсан мэтэр харуулахыг бол оролдож байгаа. За мөн үүнээс гадна тэд нар бол 2016 оны зочид буудлын хяналтын бичлэгийг анх CNN гаргасны дараа Кассигийн оруулсан байсан Instagram постонд нь анхаарал хандуулсан. За тухайн постн дээр нь болохоор гэр бүлийн хүчирхийлэл бол ноцтой асуудал. Миний ганц хүсэлт бол анх удаа үннийг хэлж байгаа хохирогчдыг хүн бүр итгэж үнэмших сэтгэлтэй байх хэрэгтэй. Чи юу ч хийж чадахгүй байсан ч тэр нөхцөл байдал дундаас үннийг хэлэх гэдэг нь маш их зориг шаарддаг гэж бичсэн байсан. Instagram-д постлохдоо та тухайн буудалд болсон зүйлийг онцлсон уу гэж өмгөөлөгч асуухад тиймээ гэж Касси хариулсан. Өмгөөллийн баг Кассиг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байж болохч бэлгийн мүлжлөгт өртөөгүй гэж мэдэгдсээр байсан. Мөн түүнийг санхүүгийн ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй гэж үзэж 2023 оны иргэний нэхэмжлэлийн маргааны дараа Австрали, Шинэ Зеланд дахь аялан тоглолтоо цуцалсан явдлыг онцлсон. Та 20 сая доллар авах болсон учраас аялан тоглолтоо цуцалсан уу гэж асуухад үгүй тэр шалтгаан биш байсан гэж Касси хариулсан. Мөн байцаалт өгөх үеэрээ Касси бол өөрийгөө хөгжмийн карьераараа бас хохирсон гэдгээ ол мэдүүлсэн. Би түүнд бүх анхаарлаа хандуулж түүнийг сонсохоос өөр сонголтгүй байсан. Учир нь тэр бүх зүйлийг удирдахжсэн. Би ажил хийхгүй үедээ зүгээр л түүний найз охин байсан гэж хэлсэн. Прокурорын зүгээс ч гэсэн Кассиг бол амьдралд нь ямар ч сонголт байгаагүй. Бүх зүйлийг Шон хяндаг байсан гэдгийг онцолж исэн. Касси өөр ажилтай байсан учраас өөрийгөө бол хөгжүүлж чадаагүй гэж бол тухайн шалтгаанаа тайлбарласан. Тэр ажилчин юу байсан бэ гэж прокурор Emily Johnson асуухад үндсэндээ биеийн үнэлэгч байсан гэж хариулсан. Шон Компстэй 11 жилийн турш харилцаатай байх хугацаанд та хэнтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэж байсан бэ гэж прокурор Emily Johnson асуусан. За тэгсэн чинь зөвхөн түүнтэй л гэж Касси хариулсан байна. За прокурорууд бол тухайн Сүгэт гээд залуутай хэрэлдэжсэн тухайн аудиог бол дахиж тоглуулсан.
За тухайн аудион дээр болохоор Cassie маш ууртай хараал хэлж ер нь бол алын шүү гэж сүрдүүлж байгаа нь сонсогддог. За тэр талаар Cassie өөрөө хэлэхдээ тухайн үед би зүгээр л маш хүнд цочролд орсон. Дээрээс нь Sean-аас маш их дарамт мэдэрч байсан. Таныг сүүгээдтэй ярихыг хэн даалгасан бэ гэж прокурор Emily Johnson асуусан чинь Cassie болохоор Sean гэж хариулсан. Францаас гэрлүүгээ буцаад нисэж явах үеэр бол Sean Combs гар утсан дээрээ бичсэн нэг Freak Offs-ийн бичлэгийг Cassie-д үзүүлээд тэр бичлэгийг олон нийтэд цацаж намайг шившиглэн гэж сүрдүүлсэн гэж Cassie хэлсэн. Нью-Йоркт газарцсныхаа дараа шууд Freak Offs-д оролцсон. Cassie бол оролцохыг хүсээгүй ч гэсэн тухайн бичлэгийг тараахгүй гэж айсан учраас оролцсон гэдгээ хэлсэн. За прокурор Emily Johnson түүнээс Freak Offs-ийн үеэр Sean Combs додж ирсэн үү гэж асуухад тийм ээ гэж хариулсныхаа дараа Cassie бол одоо маш чангаар мөшөж уйлжсэн. Тэр таныг Freak Offs-ийн үеэр зодох үед та юу мэдэрчээсэн бэ гэж Emily Johnson асуухад хог новш шиг үн цэнгүү. Тэр намайг юу ч биш гэж боддог байсан гэж Cassie хариулсан. За тэгээд нөгөө 20 сая $20 асуудал бас хөгдөж прокурор Emily Johnson түүнээс энэ шүүх хурлын үр дүн санхүүгийн ямар нэг ашиг сонирхлын холбогдолтой юу гэж асуусан. Үгүй огтхонч биш гэж Cassie хурдан бөгөөд шийдэмгий хариулсан. За өмнөх мэдүүлэгтээ Cassie одоо Sean Combs-ийн найз бүсгүй байх нь бараг л биеэ үнэлэгч байхтай адилхан гэж хэлсний дараа бол өмгөөллийн баг байцаалтаар түүний харилцаанаас олж авсан одоо тийм ашиг тустай тийм өөрт нь хэрэгтэй байдлыг бол онцолж дурдсан байгаа. Та Met Gala киноны нээлтэнд түүний хажууд зогсдог байсан гэдэгтэй гэж асуухад тийм ээ гэж Cassie хариулсан. Тэр танд entertainment салбарын хүмүүстэй холбогдох боломжийг олгож ирсэн үү гэж асуухад зарим боломжийг бол олгосон, заримыг нь өөрөө хичээж олсон гэж Cassie хариулсан. За ингээ ямар ч тач шүүх хурлын одоо гол хэсгүүдийг та бүхэнд хүргэлээ. За шүүхийн гадна талд болохоор түүний өмгөөлөгч Douglas Cassie-гийн нэрийн өмнөөс мэдээлэл уншсан байгаа. За тэр бол түүнийг дэмжигчдэд талархал илэрхийлээд Sean Combs-ийн хийсэн бүхнийг хизээч мартахгүй гэж амласан байгаа. За тухайн Douglas гээд өмгөөлөгчийнх нь уншсан мэдээллийг одоо та бүхэнд хэлж өгье. Миний өгсөн гэрчээ мэдүүлэг бусад даван туулагчдад хүч өгч дуу хоолой болохын зэрэгцээ хүчирхийлэл айдас дунд зовж шаналсан хүмүүсийг ураг шалхаж, эдгэрч өөрийгөө илэрхийлэхэд тусалж чадна гэж найдаж байна. Миний хувьд эдгэрэх тусам илүү ихийг санаж, илүү ихийг санах тусам би хизээч мартдаггүй гэж мэдээлэлтэй олвол бичсэн байсан. За бас өмгөөлөгч Douglas гэх хүн бол Cassie-гийн нөхөр Alex-ийн мэдээллийг ч гэсэн уншсан. Түүнд тусалсан бүх хүмүүст хэлэхэд та нар түүний инээмсэглэл, сэтгэл, урмыг нь хуглаагүй. Та нар түүний их хүний сэтгэлийг ч мохоогоогүй. Тэр хамгийн сайхан тэмрэлтийг өгч чаддаг, охидтойгоо хамгийн хөгжилтэй тоглоом тоглож чаддаг хүн гэж Alex-ийн мэдээлэлд бичсэн байснаас гадна Sean Combs-ыг тэр бол чөтгөр гэж нэрлсэн байсан. Түүнээс гадна Cassie-г Sean Combs-ийн гарнаас өөрийг нь аварсан гэж үздэг хандлагыг няцаагаад эхнэрийн маань олон жилийн зовлон шаналл өөрийгөө аварч гарч чадсан хичээл зүтгэлийг өгөөсгөж гин гэж хэлээд Cassie өөрийгөө аварсан. Зөвхөн тэр л өөрөө хүчирхийлэл, шахалт хүч хэрэглээлт сүрдүүлгээс ангижирсан. Түүнд зөвхөн чөтгөрл хийж чадхаар зүйлсийг тэр өөрөө тэмцэж даван туулсан. Миний хийсэн цорын ганц зүйл бол би түүнийг хайрлсан. Одоо түүний амьдрал хайраар, инээд хөрөөр, гэр бүлээр хүрээлэгдсэн. Энэ аимшигтай бүлэг хуудсыг бид ардаа орхисон гэж Alex Fine одоо мэдээлэлтэй бол хэлсэн байгаа. За ингээд Sean Combs-ийн хэргийг хэлэлцсэн эхний 7 хоногийн шүүх хурал энэ хүрээд бол өндөрлсөн байгаа. За Cassie-гийн хэлснээр бол энэ 7 хоног бол миний хувьд маш хүнд байсан ч гэсэн өөртөө итгэх итгэл, эдгэрэл авчирсан мөч байлаа гэж бол дурдсан байсан. Ер нь бол Cassie энэ бүх шүүх хуралдаанд одоо ингээд 4 хоног тасралтгүй суух нь бол маш их тийм зориг төвчээр шаарсан асуудал байсан. Зөвхөн одоо гэрчийн суудлд сууж чадсан төдийгүй амьдралаа ч гэсэн дахиж босгохын төлөө ийм бүхнийг одоо хийж байгаа болоо гэж бол харагдсан. Ер нь бол та бидний одоо ингээд сонсож байгаа, уншиж байгаа, харж байгаа энэ бүх үйл явдлууд бол хүчирхийллийн одоо хамгийн хүнд тийм туйлширсан тохиолдлын нэг гэж бол хэлж болохоор байна. Cassie-гийн хувьд бол энэ хэргийн хүрээнд өөрийнхөө одоо хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо бол тэр мэдээж ингээд эмэгтэй хүн, эхнэр хүн, их болсон хүн зүгээр л одоо жирийн нэг хүн шиг амьдарч хохирогч шиг биш. Энэ бүгдийг ер нь бол одоо ардаа орхих хэрэгтэй гэж бас бүх хүмүүс үзэж байгаа болоо гэж бодож байна. За PD-ийн өмгөөллийн багийн хувьд бол энэ хэргийг одоо хангалттай судлах цаг зав ер нь бол байгаагүй. Яагаад гэх юм бол тухайн баг нь болохоор маш богино хугацаанд бүрдсэн. За ийм хэмжээний ийм том хэргийн талаар
гүнзгий ойлголттой болохын тулд ер нь бол сар жилээр одоо энэ хэрэгээ зөвхөн одоо энэ хэрэгээр амьсгалж, судалж, амьдрах одоо бараг шаардлагатай болдго юм байна. За бас тэгээд тэр Анна гэд өмгөөлөгч болохоор нотлох баримтынхаа дүрм тэр зохистой асуулт тавих ур чадварт одоо бүрэн эзэмшээгүй тийм бүрэн чадваргүй хүн байх шиг байсан гэж мэрэгчлэтнүүд бол үзэж байгаа юм билээ. Ер нь бол шүүгч болон одоо прокуророос ямар нэг эсэргүүцэлгүйгээр хүссэн хариултаа авна гэдэг нь бол асуултаа ингээд яг оновчтой тавих тийм чадвартай бол холбоотой байдаг. За тэгээд хэдэн удаа ингээд яг зорьсон зүйлдээ маш ойртож байгаа мөртлөө буруу асуулт тавиад бүх зүйлийг одоо ингээд алдаад байгааг бол хүмүүс анзаарсан байсан. Энэ нь бол явандаа ингээд эцсийн дүгнэлт гаргах үед ашиглах аргумента бүрдүүлж чадахгүйд хүргэнэ гэж үзэж байгаа юм билээ. Тийм учраас одоо энэ Педеригийн өмгөөллийн багт цаашид бас нэлээд том асуудал үүсгэж бол магадгүй. За прокуроруудын хувьд бол тэд маш тийм тухтай, тайван ямар нэг асуулт нөгөө талаас тавихад бол эсэргүүцлээ ч гэсэн ер нь бол тайван байдлаар илэрхийлж байсан. За тэгээ эсэргүүцэл үзүүлэх үед бол одоо өмгөөллийн баг нэлээд тийм сандарсан байдалтай харагдчихсэн гэсэн байна. Прокурорууд байцаахтаа бол маш сайн ажилласан. Тэд бол гэрчтэйгээ өмнө нь ажиллаад яг ямар зүйлс асуухаа бол маш сайн мэдчихсэн. Жишээлх юм бол одоо нөгөө 20 сая долларын талаар сөхөж суугаад та хэрвээ тухайн үйл явдлыг тэр чигт нь байхгүй болгоё гэх юм бол 20 сая доллароо буцаагаад өгөх үү энэ гэсэн асуулт нь бол Кэсиг одоо гол хохирогч байсан гэсэн гол зүйл рүүгээ бол маш сайн чиглүүлж чадсан байгаа. За үүнээс гадна одоо прокуроруудын тавьсан маш чухал асуулт нь бол та энэ хэрэгт одоо санхүүгийн ашиг сонирхолтой юу гэсэн асуулт байсан. За тэрэнд нь бол Кэси үгүй гэж хариулсан. За тэр нь бол угаасаа үнэн байсан. За яагаад гэхээр одоо түүний одоо иргэний хэрэг нь бол аль хэдийнэ шийдэгдсэн. За ер нь бол ингээд одоо түүхэндээ ч юм уу те мэрэгжлийн хүмүүсийн үдж байгаагаар бол хохирогч одоо эрүүгийн хэрэгт санхүүгийн ашиг сонирхолгүй байдаг гэж бол үздэг юм байна. За харин иргэний хэрэгт бол энэ асуудал өөрөөр яригддаг. За хамгийн сүүлд бол одоо нөгөө Danity Kane гэд хамтлагийн гишүүн байсан Don Richard гэдэг эмэгтэйг бол шүүхэд дуудсан байгаа. За энэ эмэгтэй бол 2009 онд Лос Анжелест байдаг нэг зочид буудалд Sean Combs-ийн үйлдэлсэн хэргийг гэрчлэхээр бол оролцож байгаа. Би Sean Combs Casey-г зодж байгааг харсан. Тэр доошоо бууж ирээд ойрлж, ууралж, уцаа хайжсэн. Дараа нь түүний толгоороо цохиж газарт унгаагаад зодсон. Don Richard бол тухайн үед бичлэг хийжсэн гэдгээ бол хэлсэн. Sean Combs өндөх хаана байна гэж хашгирч исэн. Дараа нь өндөгтэй хариулын тавгийг авч Casey руу далайсан гэж мэдүүлсэн. Тэр Casey-г газар унгааж тэр нүрээ бас толгоогоо хамгаалахыг хичээж исэн гэж ирсэн. За харин Sean Combs болохоор түүний нэхэмжлэлд багтсан бүхий л зүйлсийг няцаасан байдалтай байсан. За ингээд прокурорын тавьсан маш олон асуултуудад бол өмгөөллийн тал одоо эсэргүүцэл илэрхийлсний улмаас шүүгч бол шүүх хурлыг хойшлуулад даваа гарагийн өглөө 8 цаг 30 минутанд буцаж ирэхийг даалгаад ингээд энэ өдрийн шүүх хурлал дууссан байна. За тэгэхээр дараа 7 хоногт шүүх хурал маань үргэлжлэх үеэр өнөөдрийн яригдсан энэ Don Richard гэдэг эмэгтэйгийн яриа бол үргэлжлээд явах. Та бүхэнд ямар ч тач ойр ойрхон зайтай шүүх хурлын мэдээллүүдийг хүргээд явах болно. За ингээд энэ өдрийн мэдээллийг дуустал нь сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн орох дугаарыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл subscribe дараад хонхоо идэвхжүүлээрэй. Эргээд уулзлаа. Түр баяртай.